그런 여기 헛소리 같은 말씀 헛짓된 거냐 말씀 없이 헛짓도 되는데 다들 한 번도 보호된 무슨 너무 소리도 잘 보이는데 만나 그래 좀 하루가르지 소tasım 자 이 소tasım 인데스 тавчдам үй тогтод арасан одоо дүүргүүдийг хаана гэдэг танилцуулна. За Монголд орны нутаг дэвсгэрийн 3.1%-ийг туулгалын сав нутаг гэж хэлж, туулгалын ай сав гэдэг нь сав гадар гэдэг нэр төмөөр явбал 3.1%. За Улаанбаатар хотын нутаг дэвсгэр болохоор Монголын нутаг дэвсгэрийн 0.3% гэж. Гэтэл энэ талбай дээр нийт Монгол улсын нийт хүн амын 48% амьдарч байна. Тэгэхээр зэрэг одоо Монголын хамгийн их ачаалттай хамгийн одоо бохирдолтой гол гэдэг ийм олон нэр төрөнд хамаарсан ийм болоо. Тэгэхээр энэ хэсэгдээ та бүхэн мэдж байгаа одоо энэ олон хүний усан хангамж, за үйлдвэр аж ахуйн усан хангамж 400 га талбай орчим услаатай газар тариалан 500 мянган ас одоо бараг сая гэдэг сая сүүлийн тоо гарчсан байна. Ийм толгой мал амьдарч гэсэн үг. Мал адгуулж гэсэн үг. Тэгэхээр энэ их одоо ачааллыг туулгал дааж чадж байгаа буюу цаашдаа энэ усан хангамжийн асуудлыг шийдэхэд ямар бэрхшээл учирч байна энэ асуудлаар одоо товч ярина. За туулгал тасардаг болсныг та нар мэдж байгаа. 1996 онд Балдандар доктороос болсон ажлын хэсэг анх удаа туулгалын тасардлын судалгаа хийж хийжсэн. Тэрнээс хойш 8 жил бүтэн тасарсан. Гэхдээ жил дараа нь тасрах гэдэг тодорхой хугацааны дараагаар үйлдэлтэйгээр тасарч байсан. Тэгэхээр энэ зураг дээр энэ тасарддаг хэсгийг харуулж байна. За бид болохоор энэ тасардж байгаа хэсгээс дээхэн тал буюу зайсангаар ус хэмжлэлтэй харуул байдаг. Тэгээд тэрнээс доош хэсэгтээ хэмжлэлтэй харуул байхгүй учраас энэ дээр нэмэлт одоо ийм харуулыг зохиомжтой. Энэ харуулын хэмжилт за туулгалын гадрын урсц газрын орхоос ашиглалттай холбоотой байна уу үгүй юу? Ерөөсөө уур амьсгалын өөрчлөлт гэдэг нэрийн дор туулгалын тасалдал болоод байгаа юм уу гэдэгтэй холбоотой асуудлуудыг хоорондоо аль болохоор уялдуулах гэж оролдсон учраас энэ одоо ажлын үр дүн энэ байгаль орчин хойд байгаль орчин аяж уучлалын яам шинжлэх ухааны ахлын хотын захиргаандад энэ бэрхшээл зовлонгоос ангижих цаашдаа энэ байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон Улаанбаатарын тогтвортой хөгжлийн ус хангамжийг яаж шийдэх вэ гэдэг асуудлаар хэд хэдэн зөвлөмж гаргаж өгсөн байт юм аа. Тэгэхээр энэ тасалдлыг зарим хүмүүс бол за энэ бол ерөөсөө байгаль үйлдэл энэ ингээд байж ах ёстой зүйл гэсэн ойлголтоор ярьдаг. За Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг ерөөсөө одоо туулгалын хөндийн сэвсгэр хордсны усыг аваад ашиглаж байгаа энэ арга бол маш зүйтэй. Энэ аргаа цааш үргэлжлүүлээд ингээд ашиглаад байхад Улаанбаатар хотыг яаж хөгжүүлж болох юм а гэсэн үсгээр ярьдаг. Тэгэхээр энэ болгоныг бид нар аль болохоор одоо байгаль орчиндөө халгүй байвал яаж ашиглах юм бэ гэдэг олон улсын туршлага. За дэлхийн усны хөгжил гарч байгаа нэг шинэ хандлага Эцтопийн судалгаа гэж ийм судалгааг 1961 оноос эхэлж дэлхийн усны судалгад гарсан том алхам бол усны эцтопийг судлах замаар дэлхийн усны эргэлтэнд орж байгаа энэ усны өөрчлөлт за хөдөлгөөн ялангуяа газар дорх усны тэжээжийг тодорхой төвшинг тэр томдолноос үүссэн ус хэдийн хэр хугацаагаар тэр дор оршиж байна гэдгийг олдог ийм аргачлалыг
дэлхийн ийм аргачлалыг бол дэлхийн цөмийн энерги яагаад бичлэн авч явдаг ийм аргачлал байдаг. Энэ ажлын хүрээнд одоо манай хүрээний чадан ядан оролцож бас нэг 15-20 жил ажиллаж байгаа маа. Тэгэхээр энэ болгоны үр дүнгээр би одоо цагийн байдлыг харвацсан 5 минутад дүүгээр хэлийг бодлоо. За бид нэр туулгын газар дор хусны завхрыг одоо та бүхэнд харж байна. Туулгын энэ удаанаар гарч ирж байгаа энэ хэсэг бол сэлбээс орж ирж туулгын сэвсгэр хурдсыг өөр төрлийн хурдас дарж туулгын хөндөй тэр аяа ийм усаагуулсан сайхан хөндөй доогуур мос уушдаг сайхан хөндөй болгодгүй байна. За энэ зураг дээр харж байгаа яг тэр энэ тасалдлын цэг бол энэ цэг байгаа. За энэ хэсэг бол сэлбээс орж ирж байгаа хурдас. Тийм учраас одоо үндсэн төв их усүрийн газар дор хусны хоригдлыг харуулах энэ харуулахыг бол одоо ингэж харуулж байгаа маа. За энэ дотор одоо үндсэндээ Улаанбаатарын усан хангамжийн боломж ямар байгаа юм бэ? Одоогийн энэ боломжийг энэ чиглэлээр ажиллаж исэн одоо олон судлаачид зовлонгийн бол бас мэдж байгаа. Ажиллаж исэн хүн болгон бол яг энэ зовлонгийн захыг амссан байна. Тийм учраас энийг одоо бид нар юу гэж энэ дээр харуулах гэж оролцсон бэ гэхээр энэ хөндөгөөс аваад энэ хооронд энэ тоо бол ганцхан айсав. Ганцхан айсав гэдгийг одоо сүүлийн үед бүр 7-8 чуваадаг боллоо. Давхар тооцоо бодож нэмдэг боллоо. Энэ бүхэн бол ирээдүйд энэ усны ялангуяа Улаанбаатарт ус хангамжийн үр дүнг тооцоход нөлөө муу нөлөө үзүүлэх үр дүн болж магадгүй гэдэг утгаар хэлж байгаа. За би нэг хэсэг зүйлийг ажлыг дэш явуулсан цагийн хугацаанд учраас зүгээр ер нь одоо Улаанбаатар хотод босхын бүр тэрэгжээ харуул Улаанбаатарын харуулууд дээр олон жилийн дундажаар тондсны өөрчлөлт энэ завхар ажил дууссан хэдэн ажлын үр дүнгуудын талаар энэ харуулсан байна. Тэгэхээр Улаанбаатар хотын одоо гадар дор усны төсөлтүүдийг үндсэндээ 23 хөндлөн ахлаар авч үзээ. За одоо үндсэн ганц гол хөндлөн ахлыг бол энэ дээр харуулж байна. Энийг бол би нэг тайлбартаар хэлье гэж бодож байгаа юм. Үндсэндээ хоёр одоо үе давхар байна гэж үздэг. За энэ бол геолог талаас за урсах хэвдий гидравлик бүлүүлэлтээс энэ бол батлагдаж байгаа зүйл. За гэтэл одоогийн баримтаж байгаа үндсэн чиг баримтлалаар энэ ус үеийг 50%-аас нь доош нь одоо сорууд ашиглах юм бол хортогоор газар суух үзэгдэл орно гэж ингэж үздэг юм аа. Тийм учраас энэ газар суух үзэгдлээс судлаар бас одоо зарим үзэл баримтлалыг энэ бол өнөөдөр бид юу гэж харуулж байгаа юм гэхээр харьцуулж энэ хэсэг бол хандаа сэлбээс орж ирж байгаа хэсэг. За энэ нийтдээ энэ завхрын мэдүүлэлтийг үздэг бол хүмүүстэй хавталгаа байдаг хүмүүс ийм юм байна. Тэгээд би түрүү хэлсэн зүй тогтол энэ зүй тогтолыг бид нар юу гэж ойлгож харваа гэхээр ерөөс Улаанбаатар хотын газар дор хусны ашиглалт хэмжээний харьцаа бол ийм л зүй тогтолтой байна. Энэ маш олон жилийн зүй тогтолоор гарсан учраас үүнээс одоо маргах юм үндэслэлгүй байна. Жил яг одоо энэ хэсэг дээрээс усны түвшин 7-8 дугаар сард ингэж өндөрсөж байгаа юм. Энэ хөндөй дотор. Дараа нь энэ хэсэг энэ хонхор байгаа энэ хэсэг дотроос 14-өөс 120 сая метр куб усыг жил болгон сорж байна. Энэ сорж байгаа сорилтын өөрчлөлт ямар өөрчлөлтөнд хүрч байна гэдгийг бол энэ зарим долгуудаар хэлжүүлсэн байгаа. За энэ тундас туулгын урсгал за тэрнтэй холбоотой бүх даатануудыг энэ харуулсан байгаа. За энэ ажлын үр дүн надад нэг 2 минут өгсөн учраас би одоо яг үр дүнээ за энэ туулгал
Урсад үржиж байгаа хэсгүүдийн харуулсан энэ зураг энэ нэлээд олон жилийн дараа. За туулгад хадтай гүүрээс доош ингээд алга болдог. Энэ хэсэг дотор бид энэ хэсгийг харж авах. Энэ хэсгийг харж. Тэгэхээр ерөнхийдөө зөвхөн туулгын гадрын ус газар дорох усны харилцааны асуудлыг харахаар хуучин одоо Улаанбаатар хотын усан хэмжээнд ашигладаг байх үед бол туулгал гадар дорох усаар тэтгдэг. Зарим үед газрын дорох ус туулгал тэтгдэг ийм одоо балансын баримттай байж. Одоо энэс хойш авсан энэ бүх датагаар одоо энэ сумыг харж байгаа таарах туулгалын энэ урсгалын энэ одоо хэсэг зөвхөн туулгал гадар дорох усаар тэтгдэг ийм баримттай болжээ. Хэрвээ энэ байдлыг улам цааш нь дамжруулаад явбал энэ дээр ингээд маш их олон байшин бариад хот босгол за энэ үрдүн ямар үрдүн хүрхийг одоо би хамгийн сүүлд хэлсэн дээр үзвэл за тэгэхээр энэ дээрээс туулгалын тэжээжийг аль талын уулнаас аль олоос илүү хөв байна гэдгийг экспертийн судалгаагаар Японы Цукубогийн сургалтын хамжиж хийсэн судалгааны үр дүнд гаргаж ирсэн. Тэгэхээр энэ үр дүнгээр туулгалын тэжээж тухайн жилийн борооныхаа тэжээжийн хэмжээнд байна. Тухайн жилийн борооны тэжээнд гэдэг маань эцсээс одоо ашиглаж болох усны хэмжээ гэсэн үг. Одоо сүүлийн үеийн гадар дорох ус ашиглах дэлхийн үзэл баримтлал бол тухайн жилийн тэжээжийн хэмжээнд явдаг ийм үзэл баримтлал гарсан. Тэгээд энэний тооцоолол одоо хэрвээ Улаанбаатар хотын усыг хэд их саруулбал сарвтын үед ийм байдалд орно. За сарсны дараа газар ингэж суув. За тухайн тохиолдолд бид нар Бээжин хотод 600 гаруй газар суултын станц байна. 36 см, Осака 66 см, за Мексикийг бол та нар мэдж байгаа. Бээжин зарим газар метр 52 см суудсан байна. Тэгэхээр энэ суултаас хамгаалж орж байгаа тэр усны хэмжээг авахгүй бол энэ одоо төрүүчээ суугаад буцаад энэ усаар сэргийдэг энэ орчингоо буцаад сэргээгээд байхгүй бол энэ байгаль орчин хамгаална гэдэг ойлголт чинь байхгүй гэсэн үг. Тийм учраас энэ асуудлыг одоо дараагийн үеийн шатнд одоо энэ одоогоор харуулсан байгаа чиглэл энэ одоо сум бол бүгдээрээ тэр цаашаа урсж байна. За ингээд хамгийн сүүлийн слайд бол Улаанбаатар хотын урд талаас ерөөсөн энэ бог дуул талаас үндсэндээ туулгад тэжээгддэг. 0-аас 17% тэжээгддэг. За туулын ус бол 44-өөс 94 буюу өөрөөр хэлбэл туулгын хөндийн газар дорох усны тэжээжийн хэмжээ ийм байна. За хойд талын хэсгээс 1-ээс 54% тэжээгддэг. За энэ зарим жил 1% гэсэн үг, зарим жил 54% гэсэн үг. За ингээд өвөл хаврын томсод үндсэндээ 0-аас 12% тэжээгдэж. За энэ бүх тэжээж нийлээд эцээсээс Улаанбаатар хотын өвлийн тохиолдолд ашиглах 300,000 м3 хамгийн боломжтой. 100 бол 600,000-ыг ашиглаж болно. Тэр байтугай ашиглаж болно. Улаанбаатар хотод маш их өндөр байрлал барьж болно. За өвлийн тохиолдолд 300,000-аас илүү ус авах юм бол энэ газар суух, энэ бусад бүх охирлыг үзэхнэ гэдгийг энэ илтгэлээр харуулсан юм аа.